Та бүхний энэ өдрийн түмэн амар амгалан айлтгая. Чингис хаан ба Монголын бурхны шин төслийн хүрээнд бид нэр одоо Чингис хааны дундад зууны үед бүтээгдсэн Чингис хааны алтан ургийнхан бүтээлгсэн за мөн одоо их хүрээний бие сурвалжаар бүтээсэн ийм шүтэн өргүүдийг ээлж дараагаар танилцуулж байгаа. За өнөөдөр бид алхын их хүрээнд 19-р зууны ихэнх үеэр бүтээгдсэн нагтан буюу одоо хар зургийн танка Чингис хааны одоо шүтэн өргийг бол танилцуулж байна. За энэ шүтэн өргийн одоо нэр бол одоо ерөнхий харах юм бол далах 9 тэнгэр буюу одоо далахлаагүй гэж. Далхаа гэдэг нь бол дайны тэнгэр гэсэн утгатай үг юм. За ингээд энэ одоо бүтээдэг болсон дэг сургал хэдийн үеэс үүссэн юм бэ гэвэл 5 дугаар богдыг тодорхой үед далах бурхны өмнөөс чойжин буугаад за энэ хүн бол одоо богд мөн байна гэж тодруулсан учраас чойжин бол дагуулж ирсэн 5 дугаар. Ингээд бол одоогийн гандан тэгчлийн хийх дэнж дээр бол далах бурхны бүтээж дахлах хийсэн учраас бол далахын дэнж гэдэг нэртэй байсан. За хожим нь бол зүүн хүрээнээс одоо салгаад гандан тэгчлийн хийдийг нүүлгэж барих үед бол энэ далахын дэнжид гандан тэгчлийн хийж суурьшаад за энд бол одоо тухайн үед хүрээнд нааш цаашаа ирж очиж исэн одоо халахын ноёдууд одоо энэ Чингис хааныг бол далах болгож ингэж бүтээгээд энийг бол одоо уламжлалтай байжээ. За өнөөдрийн одоо энэ далахын одоо 9 тэнгэр далах 9 тэнгэр гэж хэлдэг. Энэ дээр одоо энэ Чингис хааныг одоо юугаар нь мөн гэж хэлж байгаа юм гэж асууж магадгүй. Нэгдүгürt бол очир байна голсон байгаа. Очир байны хувилган учраас. За ингээд эргэн тойронд нь бол зарим зурган дээр бол 9 өрлөгийг 9-оор зурдаг. Зарим зурган дээр бол 8-аар зурдаг. Зарим дээр 13-аар зурдаг. 13 тэнгэр дайны тэнгэр болгож зурдаг. Энэ дээр бол одоо 8 дайны тэнгэртэй. За ингээд Чингис хаантай 9 үлээ юм болж байгаа. Ер нь энэ Чингис хааныг одоо юм цагаан морьтой, ер нь юм цагаан өнгөтэй бүтээдэг тухайн дэг сургууль бол жишээ нь одоо инженер хөгжлөөр арман дээр Чингис хааныг нас барсны дараа бол эргэл жирийн хүнтэй айлхан шууд өгөхөд ингээ алга болцсон биш. Бадрангуй цагаан тэнгэр болов гэж одоо бичүүлдээсэн мэт. За тийм учраас бол одоо энэ голд байгаа энэ Чингис хааныг бүтээхдээ бол энэ зурган дээр илүү их сүрлэг усан хуй, галан хуй, салхины юм хуйтай. Яагаад ингэж бүтээдэг юм гэхээр голцоо одоо Чингис хааны тахилгыг бол өндөр уулын орой дээр хийдэг. За тийм учраас бол за тэрийг бол одоо нэг талаас харуулж байгаа. Хоёрдугаарт бол энэ цагаан сүлдний сан дээр бол Чингис хаан бол баруун гартаа 3 үйт одоо хулсан ташууруудаа барьсан гэж гардаг. За тийм учраас бол энэ одоо баруун гартаа 3 үйт хулсан ташуур бариад тэгээд занахын моторлог гэж одоо айлгах юм занахын моторлогтой үлдсэн. За ингээд Чингис хааны одоо баруун мөрөн дээр бол цагаан арслан, зүүн мөрөн дээр нь бол одоо өлөгчөн барс үсэрсэн. За ингээд орой дээрээ бол ийм 3 тришула уу одоо зэсвэн бүхий улаан цацагтай малгайтай 5 өнгийн далбай одоо хоёртай. За тэгээд алтан дуулга нь бол зааны арьсан хацавчтай. За битүү хөө хоёртай. Хөө хоёрныхаа гадуур бол одоо нөмөрхтэй. За ингээд луучин гуталж ийсэн одоо морин дээрээ бол одоо ингэж монгол хүн бол одоо харвах, байлдах, дайтах үед бол морин дээр ингэж өндийж жийж босдог. За тийм учраас бол дөрөвийг ингэж сайн жийлгээд ингээд ийм луучин гуталтай. За ингээд хоромсох, саадаг, илб, сумаа бол ингээд барьснаар бүтээсэн байна. За ингээд энэ одоо Монголын одоо музейнд үлдсэн одоо эмээл хүмүүлдэргээр бол ийм сайхан 5 өнгийн одоо манжлагтай ийм сайхан өргөн судалтай ийм эмээлтэй байгаа. За дагалт одоо энэ 8 тэнгэр бол бүгдээрээ хүн одоо 3 үйд хулсан ташуур бариад бүрэн зэр зэвсэгтэй бамбайтай ингэж одоо бүтээж. Бас нэг өөр Чингис хаантай холбоотой байдаг нэг зүйл бол энэ Судаараа сум балгас гэж нэг балгас байдаг. За энэ бол Чингис хаан бол нас барсныхаа дараа 33 тэнгэр нарын оронд одоо Судаараа сум балгасанд очсон гэж бичдэг. За зарим сурвалж одоо Чингис хааны тухай тахилгын судар дээр бол бургасан навчт балгас гэж хэлдэг. За тийм учраас энэ зургийн одоо дэлгэрүүлэхийн тахил дээр байгаа энэ одоо Судаараа сум балгас бол бүр юм 3 давхар сүм хийдийн одоо маягтай. За эргэн тойрондоо бол одоо бургасан навчтай юм модтой. За ингэж бүтээсэн юм доор нь. Ер нь бол Ордсын одоо Чингис хааны тахилганд бол энэ Судаараа сум балгасан бэлэгдэд юм хүрл юм сүм одоо зутгасан 3 давхар юм хүрл сүмийг бол дотор нь одоо тахилгын
дэлхийн зүйл, зуул хүж өргөд бол Чингис хааны тархинд хэрэгэлдэг. За ингээ мөн одоо энэ зургийн одоо хоёр баруун зүүн доод талд бол энэ тэнгэрийн одоо хөгжмийн зэмсэг, хэнгэрэг, одоо зэр зэвсэг, иж бүрэн одоо цэргийн хөө хуйг буюу одоо энэ Баатар эрийг одоо Чингис хааныг одоо буулгаж ирэхэд одоо тэр өөрийнх нь хангаж баясгах тэр төгс сэдлийг бол бүтээсэн байдаг. За энд бол ажиглах юм бол та бүхэн харж байгаа баруун зүүн доод талд бол цагаан сүлд, хар сүлд, одоо алаг сүлд, улаан сүлд гэсэн ийм дөрвөн сүлдийг хоёр талд нь ингэж зурж өгсөн байна. За тэгэхээр энэ мэтээс үзэхэд бол мэдээж бурхны шний бурхад бол одоо амирлангуй аль болох одоо хүн амьтанд туслах тэгээд одоо их нэгүсэнгүүд тийм дүртэй байдаг бол Чингис хааны одоо энэ нагтан танка буюу одоо шорон дэлгэмэл Чингис хааны одоо энэ шүтэн хөрөг бол яг Чингис хааны өөрийн бүтээхтэй бол тийм бадрангуй гал ус хийн хой дунд их хүчрэхэг бүтээгээд за тэгээд доор нь бол энэ өөрийн одоо хангуул өөрийг нь одоо тэр дахил шүтэнд бол энэ 8 сүлдийг бол хоёр талд нь ингэж бүтээж өгсөн. За энэ иж бүрэн цэргийн хөө хоёыг за тэгээд хөгжмийн зэмсгүүд зэр зэвсэг ингэж оруулсан. Ийм зураг байна. За тэгээ энэ зургийн хувьд бол одоогоор бол нэг 200 орчим жилийн настай. За 200 орчим жилийн настай гэж яагаад үзэж байгаа нөхөр энэ 5 дугаар богд Монгол заларсан цагаас хойш бол хүрээнд бол дэлгэрсэн гэж үзэж байгаа. За үүнээс урд бол Чингис хааныг бол говийн лаа буюу одоо заяагч 5 тэнгэрийн маягаар эсвэл цагаан сүлдэнд дангаар нь за эсвэл одоо илүү одоо бүддийн шний нөлөө багтаагаар урдан зурдаг байсан. За яг энэ цаг үеэс эхлээд бол дайны тэнгэр болгож ингэж бүтээдэг болсон. За тэгээд үндсэндээ 1937 онд шашин мөх хүртэл бол ийм бүтээж ирсэн. За тэгээд сая бол 80 90-ад онд бол одоо хүмүүс бол далхаа тахиул одоо лам нарын одоо тэр засал номонд бол далахыг тахиул гэж их буудаг байсан. За энэ бол ямар учиртай юм гэхээр ер нь одоо цаагаараа бол нэгэнт одоо хориотой байсан Чингис хааныг бол тахиулж болохгүй. За тийм учраас бол за чи далах уу, далхаа тахиул буюу тий дайны тэнгэрээ тахиул гэдэг энэ завсраа бол Чингис хааныг бол тахиулжээ гэсэн одоо ийм уламжлалаар үлдсэн. За тэгээд энэ бол хадгалтын хувьд маш сайн ер нь бол одоо Монгол улсад 700 орчим сүм хийд байна. За 700 орчим сүм хийдэг бол дандаа Чингис хааны алтан ургийн одоо ноёдууд тэр тухайн үед Монгол улсыг захирч ирсэн ноёдууд байрлуулсан. За тэгээд ийм зургууд бол мэдээж тэр 260 гаруй хошуу байгаа. За тэгээд тэр хошуу ноёд бол өөрсдөө бүгд алтан ургийн язгууртнууд бол ийм өөр өөрийн одоо сонирхлоор өөр өөрийн одоо хүслээр бол ингэж сайхан бүтээлгээд Чингис хааны тахилганд бол шүтдэг байсан. За тэгээ үүний нэг үлдэж хоцорсон одоо маш цөөхөн энэ үеийн дайны тэнгэр буюу далхаар одоо Чингис хааныг хувиргаж ингэж бүтээсэн ийм одоо зургийг та бүхэн танилцууллаа. За анхаарал тавьсан байна.